Монгол улсын ерөнхийлөгчийн зэрлэг 2019 оны 12 сарын 6 дугаар 223 Төрийн ордон Улаанбаатар хот. Монгол улсын гавьяацол хүртээх тухай. Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7-р заалт. Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-р хэсэг заасныг тус үндэслэн зарлиг болгох нь. Тулгар төрийн 2228 жил. Их Монгол улс байгуулагдсны 813 жил. Үндэсний эрх чөлөө. Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил. Ардын хувьсгалын 98 жил. Ардчлан хувьсгал үүссний 30 жилийн ойг тохиолдуулан Монгол улсад хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм зохицлон байгуулах, хадгалах, хамгаалах үйлсэд төв нэмрээ оруулсан аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, эдийн засаг, нийгэм, үйлчилгээний салбарын дараах нэр бүхэн хүмүүст Монгол улсын гавьяацол хүртээсгүй. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Чимэд цэрэнгийн Дашбаатар, Нүүрэнтэн элч төрийн ус байгууллагын дэд тэргүүн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Цэвэний үлзий тогтох Досон тогоо хязгаарлагдмал хариуцлагатай компани захирал, гавьяат багш цолоор Тогмидийн Даваа, Ховд аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Ахмад багш, гавьяат багш цолоор Мөнхөөгийн Очирбат, Дархан уул аймгийн Дархан дээд сургуулийн Ахмад багш, гавьяат багш цолоор Сүх цагдийн Сэнг Дорж, хүүхдийн өнөр үл төвийн захирал, гавьяат хуульч цолоор Чүлтмийн Отгонбаяр, Шихэн удаг хууль зүйн дээд сургуулийн Ахмад багш, гавьяат эдийн засагч цолоор Данзан Доржийн Баясгалан, Голомт санхүүгийн нэгдлийн төлөөлөл өдөртөх зөвлөлийн дарга, гавьяат мал зүйч цолоор Ломбийн Эрхэн Баяр, Түмэн шууд компани төлөөлөл өдөртөх зөвлөлийн дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Түмэн Баярын Нэмд Орж, Монголын хөгжмийн зохиолчтой холбооны гишүүн, хөгжмийн зохиолч, үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Бадарчин Алтан шанд, Хилэн мост хязгаарлагдмал хариуцлагатай компани ерөнхий захирал, үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Даржаагийн Батбэлэг, Орхон аймгийн зураач урчуудын холбооны дарга,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Санжаагийн Баян мандах чөлөөт уран бүтээлч. Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор соёл сүрэнгийн бэлэг сайхан Дэлхийн захирлуудын албаны дэд ерөнхийлөгч. Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Хорлоо новын Болор Эрдэнэ нийслэлийн Баянгол дүүргийн гэрлэх ёслолын ордны дарга. Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Дондовын Дун хорол Төв аймгийн хэрэглэгчдийн эрх шиг хамгаалах нийгэмлэгийн дарга. Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Нацгийн жаргал сайхан Алтан алим хязгаарлагдмал хариуцлагатай компани ерөнхий захирал. Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Сапилгалийн Шарив Баян Улиран аймгийн Суат хязгаарлагдмал хариуцлагатай компани ерөнхий захирал. Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Анандын Рэгзэн Баян Онгор аймгийн Баян Онгор сумын өндөр настан. Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Сандаг доржийн Пүрвсүрэн Дундгов аймгийн амьдрал сонины эрхлэгч. Худалдааны гавьяат ажилтан цолоор Намсрай Норвын Цэнгэл Шин дэвшилт толгойн нарийн бичгийн дарга худалдааны байгууллагын Ахмад ажилтан зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2019 оны 11 сарын 8-ны өдөр дугаар 200 Төрийн ордон Улаанбаатар хот Монгол улсын төрийн од медалаар шагнах тухай. Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7-р заалт. Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-р хэсэг заасныг тус тус үндэслэн зарлиг болгох нь. Тулгар төрийн 2228 жил. Их Монгол улс байгуулагдсны 813 жил. Үндэсний эрх чөлөө. Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил. Ардын хувьсгалын 98 жил. Ардчилсан хувьсгал үүссний 30 жилийн ойг тохиолдуулан Монгол улсад хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм зохицлон байгуулах, хадгалах, хамгаалах үүсэд хувь нэмрээ оруулсан дараах нэр бүх хүмүүсийг төрийн дэд од медалаар шагнасгав. Хөлбөмбөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Цэндийн Даги радио телевизийн дээд сургуулийн Ахмад багш. Алтан гац одонгоор Рэгзэгийн оюун сувд нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 44-р сургуулийн бага ангийн багш. Алтан гац одонгоор Жамсран живийн оюун сүрэн нийслэлийн Баян зүрх дүүргийн татврын хэлтсийн татврын улсын байцаагч.
Алтан гад содонгоор Алтан гэрлийн пүрэв очир нийслэлийн сонгон хайрхан дүүргийн 21-р орооны Ахмад настан зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга. Манлайлагчид гавшгайчид ард иргэдээ арчилсан хувьсгалын түүхт 30 жилийн ойг тохиолдуулан салбартаа ажил үйлсээр манлайлсан гавшгайчдад өнөөдөр төрийн дээд цол одон медаль олголоо. Өнөөдөр цол шагналд гардаж буй хүмүүсийн ихэнх маань Монгол улсад өрнөсөн арчилсан өөрчлөлт, шинжлэл, арчилсан хувьсгалын төлөөх бүх нийтийн хөдөлгөөний тэргуун игнэнд явж ард түмнээ иргэний эр зөрг ухамсарт үйлдэлээрээ манлайсан төдийгүй арчилсан өөрчлөлтийг баталгаажуулах тусгаар байдлыг хангах үүсд хичээнгүйлэн зүтгэж амжилт гаргасан гавшгайч тийм аа. Та бүхэнд баяр хүргье. Үүний дундаас Монгол улсын үйлчлэгээний гавьяат цол тэмдгээр шагнагдаж байгаа соёл сүрэнгийн бэлэг сайхан 1983 оноос эхлэн барилгын инженерээс Монголын арчилсан холбооны дарга Ардын хурлын депутат, улсын хурлын гишүүн зэрэг албан тушаалыг хашихтаа бүтээн байгуулалтын талбарт иргэдийн эрхшгийг хамгаалах хууль эрх зүйн зохицуултыг бий болгох, үйлсэж эхийг хийж арчилсан шинэ үндсэн хуулийг батлалдсан өмч хөвчлөлийн хууль хэлмэгтгчдийг цагаатах хууль зэргийг санаачлан баталдсан хүмүүсийн нэг нь юм аа. Баяр хүргье. Мөн арчлалын эрх зүйн үндсийг тавилдсан болон бүтээн байгуулалтын салбарт гаргасан амжилтыг нь Монголын төр ийхүү үнэлж байгаамаа. Монголын арчилсан холбооны анхны гишүүдийн нэг Бадарчин Алтан шандыг мөн Монгол улсын үйлчлэгээний гавьяат ажилтан цол тэмдгээр шагнаж байна. Бадарчин Алтан шанд 1974 оноос автобус баазын жолоочор ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж арчилсан нээлттэй нийгмийн төлөөх иргэний хөдөлтөнд идэвхтэй оролцож ажил олгогч эзэдийн холбоог үүсгэн байгуулцаж барилга худалдааны үйлчлэгээний салбарт олон жил одоо хүртэл тууштай, өгөөжтэй, идэвх зүтгэлтэй ажиллаж ирсэн хүн юм аа. Танд баяр хүргье. Мөн Түмэн шууд хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ломбын эрхэм баяр нь орон нутагт арчлалын төлөө хөдөлгөөнд эхнээс нь анхлан идэвхтэй оролцогчдын нэг юм аа. Архангай аймгийн арчилсан намын даргаас өгсүүлээд сонгон хайрхан дүүргийн арчилсан намын дарга, арчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, аймгийн болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн зэрэг сонгуульт албан тушаалтуудыг хашиж байсан бөгөөд улс төрийн үйл ажиллагааныхаа хажуугаар мөн хүн амын эрүүл найдвартай хүнсээр хангах үйлсэд гарамгай амжилт гаргаж хөдөө аж ахуйн доктор цолыг хамгаалж байжээ. Тэрээр импортоос хит хамааралтай байсан дахианы аж ахуй болон дахианы тэжээлийн үйлдвэрүүдийг эх орондоо үүсгэн байгуулж хөгжүүлсээр дотоодын зах зээлийг бүрэн хангах хүртэл импортыг оруулсан хэмжээнд хүргэж ажиллаж байгаа салбартаа манлайлагчдын нэг юм аа. Танд баяр хүргье. Монгол улс өнөөдөр дахиа болон дахианы тэжээлийг импортоор авахаа бүрэн зогсоож Ломбын эрхэм баярын хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монгол улсын гавьяат мал зүйч цол тэмдгээр шагнаж байгаа маань энэ юм аа. Мөн илгээлт өвөрсөн адуучнаас Ардын хурлын депутат болон дэвшиж арчилсан үндсэн хуулийг баталсан Баян-Хонгор аймгийн Галууд сумын харьяат Анандын иргэзэн танд мөн Монгол улсын үйлчлэгээний гавьяат цолыг олгож байна. Танд баяр хүргье. Тэрээр орон нутагт 44 жил ажилласны 37 жилийг сум орон нутгийн удирдах үйлс зориулж Галууд сумыг, Баян-Хонгор аймгийн Галууд сумыг улсын тэргүүний сумаар шалгаруулахад бодит хувь нэмрээ оруулсан ийм эрхэм юм аа. Андын иргэцэн арчилсан үндсэн хуулийг хэлцэх явцад малыг малчтад хувьчлах, мал сүрг төрийн хамгаалтанд байх ёстой. Газрын дорх баялаг төрийн хамгаалтанд байна гэх зэрэг зарчмын ач холбогдолтой заалтуудыг санаачлан хэлэлцүүлж байсан Ардын хурлын чуулганы протоколд өнөөдөр тэмдэглэгдэн үлджээ. Танд дахин талархал илэрхийлье. Баян-Улгийн аймгийн Ногоон нуур сумын харьяат аж үйлдвэрийн инженер эдийн засагч Сайбгалын Шаривыг Монгол улсын үйлчлэгээний гавьяат ажилчин цол тэмдгээр шагналаа. Шарив нь 1977 оноос хойш
42 жилийн хөдөлмөр бүтээлийн замналда нефт хангамж, барилга, нийтийн аж ахуй, үйлчлэгээний салбарт үр бүтээлтэй, санаачлагтай ажиллажээ. Тэрээр орон нутгийн түүхийн эдээр М75 100 маркийн тоосго үйлдвэрлэсэн. Нефтийн бүтээгдэхүүний зүй бус хоригдлыг багасгах шийдлүүдийг санаачлан гаргасан. Орон нутаг дахь шатахуун түгээх станцуудыг орчин үеийн стандартад шаардлагад хүрэх ажлыг зохион байгуулсан. Гэр хорооллын айл өргүүдийн цэвэр усны магистрал, шугамд толгох, шин сум төслийн орон нутагт хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг амжилттай тэргүүлэн, санаачлан, удирдлан гүйцэтгэж байжээ. Танд баяр хүргье. Шариб нь Монголын ардчилсан холбооны гишүүн, ардчилсан хувьсгалын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн орон нутагт ардчилсан үзэл санааг дэлгэрүүлэх, бэхжүүлэх үйлсэд мөн манлайлагчтай маань нэг юм аа. Эрхэм манлайлагч та бүхэнд ардчилсан хувьсгалын 30 жилийн ан халуун мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Сайн үйлс маань түгэн дэлгэрч хүн зон амар амгалан аж төрөх болтугай. Баярлалаа та бүхэнд.